Эхнээсээ ингээд энэ тодорхой болж байна. Жишээлбэл яхааргүй гадны буюу одоо Германы сайт дээр өнөөдрийн улсын хурлын даргыг одоо нүүрстэй холбоотой хэдэн тэрбум төгрөгтэй холбоотойгоор мэдээ гарсан. За энэ нь бол дотоодоос төлбөртөөгөр дотоодоос Монголоос захиалгатаагаар тэр нэг 50,000 долларын төлбөр төлж төлбөртөө мэдээ бол гардаг. Юм бол төлбөртөө мэдээ монголчдар гадныхан ч бол гарч л байдаг. За энийг хууль хэлэлтийн байгууллагууд шалгах тогтоосон. Одоо би нэг яагаад ярьж байгаа нөхөр нэгэнт одоо энд яригдж байгаа учраас ярьж урд нь чинь нөгөө хэрэг хүртэлт үрдэн байцаах мэдээлэл ч бас яриад иж болохгүй. Мэдээлэлүүд бол их хурлын гишүүд бол зарим нэгдүүд бол байсан. Тэгээ ерөнхий сайд ч гэсэн бас тодорхой өндөр бас хэлж байна. Тэгээ нүүрсний сонсголтын нэг бэлтгэл шалгах хэвээр хоёр асуудал гарсан. Тэрийг нь бол хууль хэлэлтийн байгууллага шалгаад бол дүгнэлтээ гарцсан. Ингээд ихнээс ахуулаад үнэхээр энэ нүүрсний гэдэг одоо энэ асуудлын ард үнэхээр хулгай байгаа мó. Би бол тодорхой хэмжээнд байгаа гэдгийг бол бат итгэлтэй мэднэ. Гагцхүү тэр хулгайчт нь хий. Одоо ингээд ярих нь аягүй зөв байхгүй. Тэгэхээр өнөөдөр ингээд ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой энэ асуудлууд бас ил болоод олон нийтийн эргэлзээг бас тайлаад гүжирдэж одоо гүтгцэн үнэмэр төр бас цэвэрлэгдээд гин буруутны одоо зам мөр тодорхой эзнээ олоод явж байгаад бол баяртай байна. Өшөөч бас явах хэрэгтэй. За энэ дараа хөгжлийн банкны асуудлыг бас ярих хэрэгтэй. Гэх мэтлэн олон асуудлуудыг бид нэр ярьж байж үнэхээр нэг маш тодорхой одоо нэг хөгжлийн асуудал ярина шүү дээ. Нэг хөгжим мөнгө төгрөг олно гэхээр дундаас нь асар том хулгай яваад байдаг. За нэгдүгээр дүгнэлт нь бол энэ байна. За уржигдөр өнөө би та бүхэнд мэдээлэл өгсөн. Уржигдэрч билүү? Урдтулж үзэх ийм цаг үе болсон. Учир начраа олоо гэдэг. Ийм л асуудлуудыг тавьж явсан. Тэгээ одоо энэ нэг одоо үнэхээр нэг тэнэглэлээ зогсооцох юм байна. Энийг л одоо уриалж хэлээ. Тэгээ би бас та бүхэнд яриа өгье гэдэг одоо санаа зорилго маань энд оршиж байгаа. Одоо ингээд ихнээс ил болж гагцгүй энэний ард ямарваа нэгэн байдлаар үгсэн хувилдах альва нэг гинт тэрэг хулгайгаа одоо нуун дарагдуулах эрхэмжүүлж болохгүй. Энд дэр бол хат байгаа. Зандан шатар ерөнхий сайд эртээр хэлсэн шүү дээ. Ийм нэгдэл бол байх ёстой гэдэг. Энэ бол хулгай дээр бол хэзээч оршиж тогтож болохгүй л гэдэг зарчим. Энэ дэр бол санал нэг байна. Дараагийн засаг бүрэлдэхүүн та тэргуун шударга сайд болох юм уу? За би бол маш тодорхой өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Дараагийн засагт бол одоо орох санал тавихад орно. Ер нь заавал санал хүлээгээд авахгүйгээр яагаад би орж ажиллая? Надад бас нэг бодлого шийдэл нь байна. Тэрнээс би орж бусдаа адилхан нэр төртөө хөрцөлдөхгүй. Мөнгө төгрөгийн араас явахгүй. Ажил хий гэж шүү дээ. Энэ юу буруу байгаад. Одоо тэгж хэллээгээд нэг амбицтай гэдэг. Тэгвэл өнөөдөр ажиллаж байгаа сайд нар одоо номтой өрөөс илүү ажиллаж чадна гэж байл окей. Тэгвэл тэрний сонголт шүү дээ. Би өөртөө өнөөдөр байгаа хэдэн сайдраас хол илүү ажиллаж чадна гэдэгт асар их итгэлтэй. Яагаад гэвэл надад туршлага нь. Энэ их хурлч нь 3 удаа сонгогдлоо. Засгийн газрын гишүүнээр нэг 2 жил ажиллалаа. Одоо тэгээд ажиллаж исэн цаг хугацаа чи эхний засгийн газрын гишүүн байсан өнөөдрөөс одоо 13 жил. Сүүл засгийн газрын гишүүн байсан өнөөдрөөс ч одоо бараг 10 жил гэхээр нэг тухайн үед миний ажилласан байдлыг зарим мартсан л юм шиг байна. Гэхдээ чадал нь байна, мэдлэг боловсрол нь байна. Хамгийн гол нэг асуудлыг нэг зөв оновчтой шийдлэн болоод ажиллачий гэдэг одоо итгэл надад байна, чадал нь. Тэгэл болно шүү дээ. Энэ яагаад байж болохгүй гэж. Харин тэргуун шударга сайд юм. Тэгээд энэ дэр та нар дургуйцаад байгаа юм шүү дээ. Тэрийг маань хач вэ гэдэг асуудал. Гэхдээ одоо ингэ нээлттэй болж байна. Нээлттэй болж байна. Илүү хөнгөлийн дэлгүүрийг атах вэ гэдэг талбай ер нь одоо энэ ялна гэдэг нэг юм асуудал дээр. За маш чухал үндэсэг. Одоо энэ гишүүдийн асуулт хариултын хүрээнд хууль зүйн сайдын томилгоотой холбоотойгоор хэн хөнгөлийн дэлгүүрийг атах гэдэг. Энэ ерөөсөө эрхэвч байж болохгүй байна. Өнөөдөр зандан шатартай холбоотой ямар нэгэн гүтгэлэг гүжирдлэг явсан бол би хамгаална. Зандан шатрыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан гэдгээрээ одоо энэ нэг дэвэргээд л улам муухай харагдуулах хэзээч би тийм үйлээ. Амар уйсгалантай холбоотой асуудал энэ ерөөсөө ийм субъектив байдлаар хандаж болохгүй байхгүй да. Хандаж болохгүй. Хэн нэгэн хууль зүйн сайд боллоо гэд яг үндэ хуульд бол хууль зүйн сайд бол ерөнхий шүүгч биш шүү дээ. Ерөнхий прокурор биш. Хэрэг үртгэгч мөрдөн байцаагч биш шүү дээ. Маш тодорхой хуулийн зохицуулалттай. Гэхдээ өнөөдөр яах аргагүй хууль хэлэлтийн байгууллагууд. За нэг зүйлийг би аягүй тодорхой хэлье. За энэ өнгөрсөн хугацаанд ингээд хоёр талын мэдээллийг сонсоод учир учрыг бас нэг
олохыг гүйж явах явцад хууль хүчний байгууллагуудаас зохион байгуулалтаагаар худал мэдээллийг эрх бүхий албан тушаалтнуудад өгж төөрөгдүүлж хооронд нь хэрэлдүүлж тэмцэлцүүлсэн асуудлууд бас байна уу бай. Тухайлбал Хамар Баясгалан Зандан Шатар хоёрын дунд. Тухайлбал одоо манай өндөр тодголтой Баттамрын инквайри гишүүний хувьд иймэрхүү зүйлүүд байна. За энийг гишүүд нь одоо өөрсдөө мэдээж хуулийн хэлтэн байгуулгаар хийж шалгаад явах хэрэгтэй. За эндээс үүдэлтэй энийг энэ цаашдаа яаж шийдэх юм бэ? Прокурорын мөрдөн авилгалтай тэмцэх газраас зайлшгүй салах цаг нь болцсон юм байна. 15 онд тусдаа байсан байгууллагыг авилгалтай тэмцэх газартаа нэгтгэх энэ хууль эрхцсэн орчныг бүрдүүлэхэд миний бие гар бие оролцож явсантай туйлын харамсч маш буруу юм хийж энэ байгууллагыг тусна гарах хэрэгтэй юм. Дээрээс нь одоо гэрч хохирогчийг хамгаалах дахрын чиглэлийг нэгтгэхэд явах хэрэгтэй юм. Энэ хуулийн төсөл бол боловсруулагдж байгаа би хэлсэн бэлэн болцсон байгаа бас та бүхэндээ дуулгая. Тэгж байж өнөөдөр энэ хууль хэлтийн байгууллагуудын бодлого үйл ажиллагаад гагцгүй хууль ягштал хэрэгжиж гинүү. Хэн нэгэн хүний захиалгаар хэлмэгдүүлж гинүү гэдгийг бид нар одоо тасан зогсоомор шүү дээ. Монголын төр өөрөө ийм одоо нэг юм одоо юу гэх юм гин тэнэг байж болохгүй байхгүй. Тэгэхээр Монголын төр одоо төр шиг байх цаг нь болж. Энэ хууль хэлтийн байгууллагууд ялангуяа гүйцэтгэх ажлын чиг үүргийн байгууллагуудыг бол яа харахгүй хэн шалгах цаг нь болцсон юм байна. Энэ талаар бол одоо өндөр инквайри тодголтой одоо гишүүн тусгай хэлтийн дэд хорооны даргын хувьд энэ хууль эрхцсэн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдээ бас ажиллаа явж байгаа. Яг үүндээ бол Монголын энэ улс төрд хууль хүчний байгууллагууд үнэхээр оролцоод байна. Маш их оролцож байна. Энийг талсан зогсоо. Хөдөлгөөний хамгааллын сайдаар ажиллаж байхдаа бас тогтоолоос болоод яг юм асуудал дээр бас хурж ирсэн. Яг энэ удаагийн засгийн газар дээр бас За одоо яг энэ асуудлыг би өөрөө биеэр амсч ирсэн. Яагаад гэвэл за эхлээд эвлэр ялсан шүү дээ. Одоо бүгдээрээ л таадаас яллаад явж ирсэн хүмүүсийн нэг байлгүй дээ. 3.9 тэрбум төгрөгийн хохирол авчрууллаа гээл. За тэгсэн яасан хууль хэлтэн байгуул ялангуяа тэр авилгатай тэмцэх газрын байр сагч нар үнэхээр бодит хохирол учруулсан мэдээлэл олон нийтэд хийсэн шүү дээ. Тийм биз дээ. Нэг өндөр залуу байсан. Тэгэл энэ яасан бэхээр прокуророос миний бүрийн эрхийг түтгэлзүүлэх асуудал ороод ирсэн. Эцсийн дүндээ дээчүүх үнэн мөнгийг тогтоосон. Хэрэгсгүүл болгоцсон шүү дээ. Тэгээд би их хурлын гишүүнээс түтгэлж гарахгүй бол түрэл яваа үсттэй. Тийм 55 дахь тогтоолч хийжсэн юм. 55 гэж 55 дахь тогтоолч шилбэлсэн юм байна. Засгийн газрын тогтоол намнаттай холбоотой юу? Одоо тэр яг үндэ бол хамгийн тэнэг нь юу гэхээр хаа байсан одоо хятадын хөрөнгийн бирж дээр байгаа үн буюу тэнд чи одоо Монголоос олборлоо тээвэрлээ хятадын тээвэр яваад одоо бүх зардал мөнгө шингэсэн үнээс амнаа тооцдог болохгүй шүү дээ. Тэгээ энийг засах гэсэн орлого. Тэгвэл засал нь одоо үнэхээр зөв үгүй гэдэг би одоо хэлж мэдэхгүй.